За бүгдээрээ сайн уу? Ээжийн дэлгүүр пэйж админ байна. За би өнөөдөр та нартайгаа хэрхэн хүүхдэд тээж, төрүүлж, өсгөн өмөржүүлж байгаа буюу гэртээ сууж байгаа хугацаагаа үр бүтээлтэй, за бас хийж бүтээсэн зүйлтэй сэтгэл зүйн хувьд эрүүл ингэж даван туулахыг хичээж байгаа талаараа хуваалцсан ярилцах гэсэн. За миний хувьд бол бараг 5 жил шахуу одоо гэртээ байж байна. Хүүхдүүдээ хараад. За анх яг том хүүгээ гидсэндээ олоод за ингээд сайхан тээж төрүүлнэ гэж шийдээд карьер ажиллаа орхисноос хойш ерөөсөө 4 гаруй жил болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ урт хугацаанд би бол бүхий л зүйлийг даван туулсан. Төрөх одоо юу гин жирэмсэн багтай холбоотой асуудлууд төрсний дараах одоо тэр хүнд хэцүү үе. За тэгэл одоо нөгөө хүүхэддөө хараад гэртээ байж ах яг тэр үеүүдийг за бас нөгөө хоёр ойрхон төрж байгаа юу гэх хүүхдтэй жоохон хүүхдтэй үжээ дахиад жирэмсэн дахиад төрөөд жоохон хүүхдтэй болж байгаа. Яг энэ амар хэцүү сэтгэл зүйн үеийг би бас даван тууллаа л да. Тэгээд ерөнхийдөө ээж хүн, эмэгтэй хүн ямар олон зүйлийг давж туулд юм бэ гэдгийг одоо мэдрээд ингээд сууж байгаа хүн байгаа байхгүй юу. За яг энэ 5 жилийн хугацаанд ингээд төрөлт өсгөн өмөржүүлэх за ингээд өдөр тутмын энэ зүйлс гэл ингээд харахад бид нар бол нэг үнэндээ юу гэх одоо ажлаас халшрах гэрээ ажлаас ингээд халширсан. За нөгөө нийгэмд орж чадахгүй эрх чөлөөтэй ингээ хүссэн үедээ гараа явж чадахгүй гэл ингээл маш олон асуудлуудаас болоод айгүй их стрессддэг айгүй их өөрийгөө алддаг юм байна л да. За тэгээд ерөнхийдөө ингээд стресстэй дуур бухимдалтай болоод хинч биш байгаа юм шиг санагдаал амар муухай одоо болоод байгаа юм шиг санагдаал ингээл ерөөсөө хүн чинь өөртөөгөө ингээд тулаад өөртөөгөө ярилцаад өөрийгөө ойлгож л эхлэх аянд гардаг юм байна. Тэгээ миний хувьд бол яасан бэ гэхээр хамгийн эхлээд би чи одоо ерөөсөө чухал зүйл хийгээд байгаа хүн шүү дээ. Би өөр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлээд одоо хажууд нь байх ёстой үедээ хажууд нь байгаад хамгийн сайхан бүхнийг зориулаад орчлон ертөнцтэй одоо сайхан танилцуулаад ингээд амьдралд хөл тавиулах юм бол миний хүүхдүүд сайхан амьдрнаа гэж одоо юу гэх тэр бодлоо илүү их одоо ингэж ойлгож тэр зүйлийг илүү их ойлгож тэр бодолтой илүү их анхаарал ингэж өгч хийж байгаа зүйлээ илүү хүлээн зөвшөөрсөн гэсэн. За ингээл ямар ч байсан би чухал зүйл хийж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрж байгаа. Тэгээ нөгөө 4 жилийн энэ шуурга ман дотор ч хүн юу хийгээд байгаагаа бараг ингээ ойлгохгүй шахуу стресстэй бохимдох үе байгаад байгаа байхгүй. За ингээл би чухал зүйл хийж байгаа миний хүүхдүүдэд би хэрэгтэй би бол одоо хамгийн гоё ажлыг хийж гин хамгийн чухал ажлыг хийж гин нийгэмд бас нэг гоё хүн одоо би болоод маш сайхан зүйлийг одоо би болгох одоо тэр нөхцөлийг би тавьж гинэ гэд ингээд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байна. За одоо би яг яагаад бухимдаад байна гэдгийг ойлгохыг хичээсэн. Би одоо ийм зүйл угаасаа хийж байгаа. Гэхдээ би юунд нь бухимдаад байгаа лээ гингүүд ерөөсөө энэ нөгөө нэг хугацаа чи ингээд өөртөө цаг зориулах боломжгүй юм хэцүү хугацаа байдаг юм байна л да. Өглөө босоод өглөөнөөс эхлээл хүүхдүүд өглөөнөөс босоод хүүхдийн хоол унд гэл ингээл бараг завсар нь өөрөө зүгээр нөгөө нэг юу яагаад байгаа байхгүй юу. Суугаа тайван идээд байгаа биш бараг заримдаа өөрөө ингээ яван дундаа бас хооллдог болцсон ч байх шиг Тэгээ энэ мэт зүйлсээс болоод ингээл стресстэй дэт юм байна л да. Хүн өөрөө өдөрт нүрээ бодчих чадахгүй тэгээ хүссэн үедээ одоо ингээ усандаа орж чадахгүй ийм байгаад ахаар чинь хүссэн үедээ одоо юу гэдэг дуртай хоббигоо одоо хэрэгжүүлээд ингээ явчих чадахгүй ийм байгаад ахаар хүн стресстэй дэт юм байна. Би стресстэй дэт юм байна гэдгээ ойлгоод тэгээд ямар нэгэн байдлаар өөртөө цаг өгч эхэлсэн. Өглөө шууд босоод одоо хүүхдүүд гэр орны ажил нөхөр гэл ингээл явахын оронд сайхан тайван ууж нүрээ угааж цэвэрлээд нүрээ будчаад гарч ирээд хүүхдүүдийн хоолыг хийгээд өгөхөд тэнд хин нэгэн өлсөд өгчөөгүй л байдаг юм байна гэдгийг бас би одоо ойлгоод байна. Тэгээд энэ мэдчлээ одоо өөртөө өгөх цаг гаргаад нөхрөөсөө өөртөл ингээд би гарчаад ирье. Би нэг кофе шоп орчоод ирье гэдэг ч юм уу. Энэ байдлаар ингэж өөртөө чөлөө өгөх юм бэлээ. Ингээд ирвэл арай нэг өөр өнцгөр бид нар хардаг. Арай нөгөө стресс нь буурд юм байна л та. Ядаж нүрээ будсан хүн чинь стресстхгүй Ядаж одоо ингээл нэг удаа 7 хоногтой юм 14 хоногтой юм нэг удаа ингээ кофе шоп орсон хүн чинь яах юм гэртээ орж ирээд амар гоё өнцгөр
гэр орныхаа ажил тэг хүүхдүүдийнхаа одоо юу гэх юм сургах хүмүүжүүлэх юмыг харна үстэй тий. За энэ мэтчлэн ингэж нэг өөртөө гоё цаг өгөөд эхэлсэн чинь бас нөгөө сэтгэл зүйн асуудал маань арай дээрдээд эхэлсэн. За тэгсэн ч гэсэн бас л нэг асуудал байгаад байсан байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр би ингээ бодоод байсан чинь ерөөсөө нөгөө нэг юм хийхгүй байгаа да тий. Ямар нэгэн ингээд ажил гэх юм уу гэрийн ажил хүүхэд гэдгээс өөр юм хийхгүй байгаадаа амар хүн стресстэй байсан юм байна л да би хүн стресстэй юм байна. Тэгээд одоо би өөрийгөө бодоод үзсэн чинь би бол ингээд нөгөө англи хэлтэй жоохон хятад хэлтэй за ингээд сургууль соёл магистр гэдэг одоо магистраа арай төгсөж чадаагүй байгаа юм хүн байхгүй юу. Тэгээ одоо жишээ нь ингээд англи хэл сурлаа IELTS өглөө хятад хэл сурж эхэллээ HSK өглөө гэх мэтчлэн те ингээд ерөөсөө нөгөө нэг за бакалавра төгслөө магистрт сурлаа гэх яг ингээд нэг юмыг хийгээд дараагийн юмаа даван тул юу ингээд нэг юмныхаа үр дүнг үздэг тий. За тэрнээсээ кайф авдаг. Яг ийм төрлийн хүн байсан байгаа хгүй. Тэгээ энэ юутай холбоотой вэ гэхээр миний нөгөө өссөн орчноос хөдөө өссөн маш завгүй өссөн байнга л нэг юм хийж өссөн хүн чинь зүгээр сууж чаддаггүй. Зүгээр суухтаа юм шалдар болдор зөөл биш те гэр орон ингээд ийм биш ийм гоё том зүйлийг ингэж хийж тэрнээсээ кайф аваа сурсан байгаа хгүй. За тэгээд би яг угаасаа л ийм хүн юм байна. Би зүгээр энэ хийж байгаа юмнаас арай өөр зүйл хийх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд бараа татаж эхлээд та нарынхаа одоо энэ үзэж харж байгаа дагж байгаа ээжийн дэлгүүр гэд хаягаа нээсэн. Тэгээ энэ дээрээ гоё одоо аль болох эрүүл орцтой гоо сайхны маск бусад бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж одоо эхэлсэн байгаа. Тэгээд эннийхээ ачаар би тэг хүмүүсээс бас нэг үр дүн сонсоод танай маскны ачаар ингээ арьсаа аварчлаа тий. Танах гоё масктай байсан дахиад авъя гэдэг ч юм уу тий. Ингээд хүмүүсийн дэмжлэг хүмүүсийн тэр сайхан урмын үгийг сонсоод эхэлсэн чинь би ч нэрээ ингээ бас хүнд хэрэгтэй юм хийж байгаа штэ. Би чинь ийм хүн байсан штэ те гэх мэтчлэн одоо ингэж өөрийгөө гоё мэдрэх тийм одоо боломж олдсон гэх юм уу. Тэгээд сурсан зүйлээ те өмнө сурсан зүйлээ нөгөө одоо сурсан хэлний мэдлэгээ ингээ ашиглаад эхлэхэр чинь хүн бас арай нэг өөр юмыг арай өөр өнцгөр гэгээлгээр харж эхэлдэг юм байна. За тэгээд хамгийн эхлээд ерөөсөө хэрэгжүүлсэн 3 зүйл бол хүлээн зөвшөөрөх. За дараа нь өөртөө цаг гаргах. За дараа нь болохоор ямар нэгэн одоо зүйл өөрийнхөө нөгөө нэг зүрх сэтгэлийг сонсоод эхлүүлэх. За зүгээр сууж чаддгүй хүн байвал тэгээ яг над шиг одоо хүн байвал өөр нэг зүйл хийгээд үзэх гэдэг ч юм уу те. Ийм байдлаар би одоо энэ 3 аргыг олсон. За эхний ээлжинд та нартайгаа хуваалцах зүйл бол юм байна. Тэгээд хугацаа айгу урт болоод байгаа учраас part 2-ороо дахиад уулзцгаая. Өнөөдөртөө түр баяртай. Дараагийн рилийг тэсийн ядан хүлээгээрэй.